Хүнийг хүүхэд төрүүлэх машин мэдүүлсэн дарангуйллын түүхийг мэдэх үү? 1955 онд бүгд найрамдах Монгол ард улсад гэр бүлийг цаашид улам бэхжүүлэх явдлыг сайшаах зорилгоор нөхөргүй буюу эхнэргүй ганц бие ба хүүхэдгүй зарим хүмүүсээс татвар авах тухай зарлигийг гаргасан байдаг. Яг ийм арга хэмжээг Зөвлөлт холбоот улсад хэрэгжүүлж байжээ. Үүний ач холбогдлыг Зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн даргасан Никита Сергеевич Хрушев энэ тайлбарласан байдаг. Я түүхэн татвар хураалгах систем бэгж тэрэм хуасуудаг. Ийм систем манай дэрүсө гэршдэггүй хүмүүс хүлгэрсэн чамарны шастанаар хүүхэд үе явдаг хүмүүс би тэтестим хүмүүс нийгмийн донд амьдарч түүний ямар баясхийг ашиглаж байдаг. Хочим дээр хүн хөгшрөн хүч мөрсөх болж трааш татвархад хин асарч хин аматрста бочхой гэдэг асуудал гарч байна. Манай олон хүүхэдтэй гайхамшигтай студийн өсгөж болж байгаа залуучуудад дэтих болон шүтээ тэгээд асан хүүхэдтэй асуудад дэтгэр болож багтгаа санахаарсан юунаас дэтгэр юм гарахгүй мараша бодтуу эндров хүмүүсээс карбос харбсэма. Энэ шийдвэр цаагаараа юу хэлээд байна? Тийм ээ, таны зөв. Төр засаг ард иргэдээ хүүхэд төрүүлэх машин гэж харсан байна. Хүүхэд төрүүл үгүй бол мөнгө өг. Энэ бүхэн нэг талаараа 1984 зохиолын нэгэн сонин ойлголтыг санагдуулна. Жорж Орвеллийн 1984 зохиолд бэлгийн харилцааны эсрэг залуусын нэгдэл гэж гардаг. Тэд хүүхэд төрүүлэхээс өөрөөр бэлгийн харилцаанд орохыг эсэргүүцдэг бөгөөд цаад санаа нь хүн шиг байхсгүй, харин хүүхэд төрүүлэх машин байх ёстой гэх санаа. Энэ бүх тархи угаалтын эсрэг жинхэнэ хүн хэвээр үлдэхийг сонгосон Смит ямар арга хэрэглэх бол